Уул уурхай байгаль орчны салбарын гол эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчид зохицуулагч нар та нар маань ирсэн байна. Тэгэхээр ер нь энэ уул уурхайн салбар маань байгаль орчны салбар маань сүүлийн үед сүүлийн уул уурхайн салбарын олборлолт ашиглалтын хэмжээ нэмэгдснээс хойш байнга хил аманд орж байнга ард иргэдийн болон орон нутгийн шин чанартай тэгээ бүр улс орны шин чанартай юм хавтгаарсан шүүмжил мөргөлдөөнд бид нар өртөөд байгаа штэ. Тэгэхээр энэ дээр зөвхөн энэ түгээмэл маань биш юм л да. Ерөнхийдөө бол энэ манай уул уурхайн салбарын нэр хүнд юунаас олж унаад байна гэхээр бид нар дээр хамгийн түрүүнд энэ 3600-аас 3700 орчим энэ лицензүүд байна. Энэ лицензүүдийг хэрхэн эзэмшиж хариуцж байгаа. Энэ хариуцлагыг өнөөдрийг хүртэл манай уул уурхайн яам холбогдох агентлагад энэ лицензийн үр хариуцлагыг тооцоогүй байна. Энийг бас тооцох шаардлагатай юм уу? За түгээмлээс гадна энэ хуваар бичил уурхайгийнхан байна. За өнгөц чулууг маш их зөвшөөрлгүйгээр олборлож хууль бусаар хил давуулж байгаа. Энэ асуудлууд байна. За мөн нэхэн сэргээлт нэрийн дор түгээмэлтэй адилхан, бичлэлтэй адилхан хаасаагүй нөхөн сэргээн гэж зарим бүр төсвийн мөнгө авчаад олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байдаг юм замбраагүй аж ахуйн нэгжүүд үүссэн байна. Ингээд нийтдээ манай уул уурхайн салбар дээр гарч байгаа энэ хуульгүй зөрчилдөөнүүд энэ манай нэг нь энэ түгээмэл юм байна. Тэгэхээр би асууж байна л да манайхнаас та нар маань энэ нийтийн зохицоор нь авч үзэж байгаа юу? Бас энэ дотор байгаа түгээмэл чинь энэ нэг асуудал. Тийм ээ? Түгээмэл дээр гэж яригдаагаад болохоос ш асуудал бол бичил уурхайн дээр байна. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт ашиглаж явуулж байгаа компаниуд дээр байна. Өнгөц чулуу үнэт зүйлсийг амтан ургамлын зүйлсийг зөвшөөрлгүй хил давуулж байгаа хууль бус ажиллагаанууд холбогдож байна гэдэг ингээд зөндөө олон зүйлийн уул уурхайн үйлдвэрлэл хайгуул судалгаатай маань холбогдоод ингээд хамт яригдаад нийтдээ уул уурхайн салбарын нэр хүндийг унгаагаад байгаа юм. За түгээмлийн хууль бол ойлгомжтой 2014 онд томоохон төсөл бүтээн байгуулалттай холбогдоод түгээмэл тарах ёстой ашигт малтмлыг аймаг орон нутгийн нийтлэлд өгчөөе гэсэн ийм хууль гарснаас хойш энэ хуулийн дагуу ийм олон 200-300 лиценз олгогдсон юм байна. Тэгээ энэний дор наад захын шалгалт хийгээд үзэхэд 72 лицензийг шалгахад энэс 72 лицензээс 33 нь илэрцтэй ашигт малтмлын нөөцтэй гэж илэрсэн байна шүү дээ. Энэ дүгнэлтэн дээр. Тэгэхээр энэ маань бидний яриад байгаа тэр түгээмлийн нэрэн дор хавтгаарсан хин дуртай нь хаа дуртай газараа лиценз авч эхэлсэн. Юу дуртайгаа ашиглах ийм боломжийг бүрдүүлсэн байгаа нь ойлгомжтой. Ингэхээр бол түгээмлийн хууль бол хуультайгаа зөрчилдсөн засварлагчтай хууль болсон байна гэдэг нь ойлгомжтой байгаа. За тэгээ энэ түгээмлийнхаа хуулийг эргээд хэрхэн засварлах, яаж олох вэ гэдгээ та нар маань бас бодож боловсруулж байгаа. Ер нь 14 оноос өмнө засгийн газрын журмаар зохицуулагддаг байсан асуудал түгээмэл авах хэрэгтэй ашигт малтмал. Яагаад гэвэл томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор жишээлбэл 100 мянган айлын орон сууц хөтөлбөр явж байсан. Тэгэхэд түгээмэл авах хэрэгтэй ашигт малтмалыг олборлож олно гэсэн зөвшөөрлүүдийг тэр тухайн хот тийм ээ тухайн хот аймагт өгжсэн шүү дээ. За томоохон байгууламж байна. Инженерийн байгууламж байна. Гүүр зам. Эний юунд бас л хэсэгчлсэн тэр засгийн газрын журмаар зохицуулж явж байсан. Энэ зохицуулт бол маш зүгээр байсан шүү. Тухайн төсөлд нь тухайн үед болж байгаа томоохон бүтээн байгуулалтанд дэд үцээсийн асуудлуудад энэ журмаар зохицуулагдаж түгээмэл тасцтай ашигт малтмлыг олборлох эрхийг олгож ирсэн юм аа 14 оноос өмнө. Тэгээ бид нар ахаад эргээд 17 онд сая энийг зогсоолоо шүү дээ бид нар улсын хурлын шийдвэрээр. Уул уурхайн салбар дээр үнэхээр их асуудал байгаа. Бид нар ойрын үед нэлээд хуралдах байхаа гэж бодож байна. Ягаад гэвэл энэ олон асуудлуудын зөвхөн ганцхан түгээмлийг өнөөдөр бид нар ярьж байна. Тэгэхээр маань та нар энэ асуудлаа бодлогоор нь цогцоор нь хэрхэн шийдэх бодлогууд явж байгаа юм бэ гэдэг асуудал над дээр байна. За мөн энэ түгээмэл дархацтай болон бусад энэ ашигт малтмлын тухай хуулинд зөндөө олон өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энийг та нар маань ашигт малтмлын тухай хуулиа хэр төвшөнд боловсруулж бодож ямар хэлц газар нь энийг хийж байгаа вэ гэсэн. Мөн бас нэг юм байгаа шүү. Манай агентлаг дээр бас нэг хуулийн гажуудал үүсээд байна гэж компани саяхан ассоциацийн гомдол өгсөн. 300 гаруй компанид уулын ажлын төлөвлөгөө бишээ техник эдийн засгийн үндэслэлээ дахин хийж иргээд энэ чинь хавар болоод эд компаниуд маань ажлынхаа бэлтгэл хийж яхад тодруулга дахин үнэлгээ хийлгэх гэсэн нэрээр албан бичиг тараагаад бүх компаниудын ажлыг зогсоож ийн гэсэн юм гомдол ассоциацаас ирсэн.